Азтай охины сэргэлт өдөр 7. Намайг хүлээж буй шинэ амьдрал. Сайн уу гайхалтай охин минь? Бидний эхний 7 хоног ийхүү өндөрлөх гэж байна. Чи эдгээр өдрүүдэд өөрийгөө сонссон, өөртөө хандаж эхэлсэн, дахин гэрэлтэх эхлэлээ тавьсан. Энэ бол агуу алхам. Хамгийн гол нь чи тууштай байж чадлаа. Чи өөртөө цаг гаргасан. Чи хуучнаасаа салах зоригтой байлаа. Би үүнд чинь үнэхээр их талархаж байна. Өнөөдрийн сэдв шинэ амьдрал гэж юу вэ? Шинэ амьдрал гэдэг нь томоохон өөрчлөлт хийх тухай биш. Энэ бол өөрийгөө дахин сонгох, шинэ нүдээр амьдралаа харж эхлэх тухай юм. Өнөөдөр бид дараагийн шинэ амьдрал буюу чиний амьдрахыг хүсдэг тэр жаргалтай, эрх чөлөөтэй, урам зоригтой амьдрал руу алхах чадварыг дотроосоо сэрээж эхэлнэ. Энэ бол мөрөөдөлд итгэх өдөр биш, мөрөөдлөө хариуцлага болгох өдөр. Чи дотроо мэдэрдэг эцтэй амьдрал үүнээс илүү байж болох юм шиг. Илүү амар тайван, илүү бүтээлч, илүү баяр хөөртэй. Өнөөдөр бид түүнийг тодорхой мэдрэмжтэйгээр зураглан манифест хийн. Сэтгэлийн шивнэ. Би өөртөө шинэ амьдрал эхлүүлэх зөвшөөрлийг өгч байна. Хүсэл мөрөөдөл минь миний ирээдүйн зураглал юм. Шинэ эхлэл нь миний бүрэн эрх. Өнөөдрийн дасгал. Намайг хүлээж буй амьдралын зураглал. Юу хэрэгтэй вэ? 1. Цагаан хуудас. Бичих үзэг эсвэл бал, өнгийн харандаа, эсвэл бусад бичгийн хэрэгслүүд. Хуудасны голд ингэж жирээ: намайг хүлээж буй амьдрал. Дараах 6 буланг бүтээлчээр зургал эсвэл бич. 1-р өглөөний эхлэл. Би хаана хэрхэн сэрж байна вэ? Юу өнөртөж ямар гэрэл тусж байна? 2-р амьдрах орчин. Миний амьдрах газар ямар мэдрэмж төрүүлж байна? Энгийн үү, тансаг уу, байгаль дунд уу? 3-р мэдрэмж ба байдал. Би өдөр бүр ямар мэдрэмж дунд амьдарч байна вэ? Тайван уу, урамтай юу? 4-р хийж буй ажил. Би юу бүтээж байна? Хэнд ямар үн цэнээр үйлчилж байна вэ? 5-р миний хүрээлэл. Намайг ямар хүмүүс хүрээлж байна? Тэд надад юу мэдрүүлдэг вэ? 6-р оршин байх шалтгаан. Яагаад энэ амьдралдаа би талархаж байна вэ? Тайлбар: зураг зурж болно, өгүүлбэр бичиж болно, сэтгэл буусан үгч байж болно. Хамгийн гол нь зүрхнээсээ сэтгэл хөдлөлөө мэдэрч бич. Логик чухал биш. Түр орхиод дураараа сэтг. Энэ бол таны эрх. Зураглалаа дурсгал болгон хадгалж болно. Хөссөн үедээ эргэн харж мөрөөдөж болно. Affirmation. Би бол шинэ амьдралынхаа бүтээгч. Миний мөрөөдөл бол бодит байдал болж байна. Мөрөөдлийн амьдрал минь намайг зөөлөн тэрвэрэн татаж байна. Эхний 7 хоног энд дууслаа. Гэхдээ мэдээж энэ төгсгөл биш, харин шинэ давтамж руу орох жинхэнэ эхлэл. Маргаашнаас rewire shot эхэлнэ. Ухамсарын тохиргоогоо өөрчилж, шинэ давтамжид өөрийгөө тааруулах 7 хоног. Тэнд чамайг үн цэнээ ухаарах, өөртөө итгэх итгэлээ сэргээх, бодит өөрчлөлт рүү алхах аялал хүлээж байна. Чи бэлэн, чи дотоод гэрлээ асаасан. Одоо түүн рүү алхах цаг. Хүндэтгэл, итгэл, доглолтойгоор чиний хөтөж марлаа.